Сайн байна уу миний хайрт хүмүн? Хайрт чамаага чанга тэврэн үнсэн мэдчлээ. Би сайн сууж байна. Хичээлдээ явж байна. Чамаага ирэх өдрийг хоног тоолон хүлээж байна. Удахгүй чамтайгаа баяртайгаар уулзъя. Чиний Жудигээс. Сайн сууж байна уу миний хайрт эхнэр минь? Юуны урдаар хайрт чамаагаа хөөрхөн охинтойгоо үнсэн мэдчлээ. Өчигдөр чинийхээ 8 дахь захиаг авч би их баярлалаа. Өдөр хоногуд их л удаан өнгөрч байгаа юм шиг санагдах юм. Чамаагаа би маш их санаж байна. Анх намайг өөрөө хэлэхдээ ингэдэг аахгүй. Би чамайг шүдний имлэг дээр харсан гэдэг аахгүй. Чи дүүтэйгээ явж исэн гэдэг аахгүй. Тэгэхэд болт эдийн шүдээ үзүүлээ явж исэн юм байна л да. Тэнд би тэр даах биений харалцсан. Тэгээд бол мэдээж тэнд чинь жоохон хүмүүс байсан юм чинь. Юу гэд нэг одоо шууд танилцаад ах уу. Тэгэл нэг анх ингэж өнгөрсөн. За нэг юм сайхан охин байд юм байна гэд. Ирэн ч мэдээгүй. Би бас ингэж яг хэдэн сарын хэдний өдөр танилцсанаа бас яг санахгүй. Тэгээ ингээд чамдаанаа ухаад ижсэн чинь болт эдийн нэг юм бор тэмдэглэлийн дэвтэр байдаг байхгүй. Тэрийг ингээ үзсэн чинь за энэ нэг чинь хараа. Өнөөдөр би суйлын хоолоор орчход гарч ирж байтал миний 2 жилийн урд надтай таарлсан. Мартагч сэтгэл төрүүлсэн охин явж байхыг гэнт харлаа. Би араас нь даглаа. Жишээ. За тэгээд ингээд хаана байдаг гэрийг мэдж авлаа гэд. Тэгээд за энэ миний захиа. Тэгтэл нөгөө охин гэрээсээ гарч ирлээ гэж байна. Зэрэгцэж очиод танилцж болох уу гэлээ. Би танихгүй хүнтэй танилцдаггүй юм шүү. Ирхэмээ. Тэгээд дараа нь бас дараагийн өдөр нь энэ 70 оны 8 сарын 6 байгаа. Тэгэхэд өнөөдөр би Чулуунбаатартай очив. Удаж гарч ирлээ. Нэг охинтой хамт шүү гинэ. Би зүрхшээн байж очлоо. Мөн танилцах хүсэлтэйгээ хэлв. Гэтэл харин надад нааштай эргэж байхыг нь би харлаа. Бид хоёр танилцлаа. Сургууль гэр орныхоо тухай ярилцав. Тэгтээ айгүй нийтдээ тэгж хөтлөж байгаа л тэгэл болцсон. Монголын ойл 3 хоног гэдэг шиг дэвтрийн ихний хэдэн хуудас хөтлөж ирсэн. Дараагийн хуудаснууд нь байхгүй. Тэгэхээр зэрэг тэрийг хараад би эн чинь бид хоёр чинь 70 оны 8 сард тий яг танилцж байсан юм байна гэдгээ олж мэдж байгаа байхгүй юу. Тэгээд манай чинь нөгөө 9 сард хичээл эхэлдэг штэ тий. Тэнгүүд хоошоо Москвад оюутан болоо яваад гисэн байхгүй юу. Би 10 дугаар ангийн сурагч үлдсэн. Тэгэл очиод над руу захиа хичээл. Тэгээ бид хоёр бол энэ захиагаар амьдарч амьсгалж захиа бид хоёрыг улам ойртуулж бид хоёрын нэг дутуу байсан хол байсан зайг юу нөхдөг вэ? Захиа нөхөд. Тэгсэн тийм ч захиа өөрөө бас их өвдөстэй. Би чамд сайн, чи над чиг надаа сайн байж чадах уу гэл байцаагаал намайг. Тэгэл маш их захиа өчтдөг байсан. Тэгж 6 жил байж байгаа бид хоёр чинь гэрэлцээ хоёр доо. Яг бид хоёр бол мэдээж өөр ингэсэн тусдаа байр юу ах вэ тэр үед байр хомсхон. Тэгээ бид тэр чинь манай аавтай хамт бид тэр нэг аавын гэрт нэг жоохон байсан тийм ээ. Тий. Манай болтлын аав бол маш их сонин уншдаг хүн байсан. Тэгээ болт ид болохоор түүхч сонин их уншдаг тийм хүн байсан. Тэгээ аавтайгаа ярьж байгаа юм сонсохоор товт улс төр олон улсын байдал ярина тий. Наад их сонирхолтой. Ааваас сурсан аав түүх уншин аавгах чинь дипломат хүн байсан. Тэгээд тэдүүсээс бас түүх их сонсон аав их түүхч хүн. Анх бас гадаад дотоод энэ тэр юу ярина. Тэрэнд бол миний их сонирхолтой байсан. Тэгээд сонин их уншин. Тэгээд амьдрал ингээд янз бүрийн хүнтэй ярихад тэгээд нэг тийм олон улсын юм ярьчих гал. Олон улсын одоо амьдрал тэнд болж байгаа үйл явдлыг ярьчих гал. Тийм хүмүүстэй илүү би их яриа нийлээл. Тэгээд сүлд нь одоо яг тэрнээс бос нөө мэрэгчлэж хүртэл тийм нэг олон улсын одоо дипломат мэрэгчл сонгож авсан мэрэгчл маань. Биш энэ 71 оны 10 сарын 9 Москва хайрт чамда хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө. Удвал Деспорт тесттэй харин жижигхэн хөрхөн
Бас энэ пионкод амар гоё хараа шүү. Харин наадах шиг юм дотор. Энэ хараа. Дээр үед бит хоёрын маскотчод авахулжсэн зургууд авчих. Москва, Москва, моя Москва. Москва, Москва, моя Москва. Москва, Москва, моя Москва. Москва, Москва, моя Москва. Столица. Москва, Москва, моя Москва. Москва, Москва, моя Москва. Москва, Москва, моя Москва. За энэ зургууд байна тийм ээ. Энэ зураг чинь Жижигхэн тий. дандаа юм жижигхэн зургууд. Бараг цэцэр. Яг тэгвэл энийг нөгөө авч явахдаа зориуллаад тэ өөрийнх нь төрөвчтэй өөрийнх юмд хийгээд аваад явахад тэр нь зориулж авсан. Энийг би хаан зураг авсан шиг мэдчихээн. За. Энэ одоогийн гутлын 22-ын тентхний зурагч юм байсан. Тэнд хоёулаа 100 болгооч ёс юм шиг цаа ахуулдаг байхгүй. За энэ 70 энэ 71 оных Би халим хүстэй дөнгөж 10 дугаар ангидаа би халим хүстэй ирсэн ш. за энэ дараа нь 72 он 72. богино үс модоос гарчаа. Урт үстэй болжээ. Маш өргөн өмд өмссөн байгаа да дагуур. Энэ бүгдээрээ яг нөгөө гутлын 22-ын тентх зурагчид тий. ахуулсан. Жил болгоо. Жил болгоочоо тий. Тэгэхээр энэ үлдсэн гэдэг бол Он дараалаад тий. тухайн үед бол фото зураг бас их ховор хийсэн байна. Фото зургийн газар Бараг авалдагчгүй. Тэгээд чи үе дээр хамгийн гол нь нөгөө 74 онд чи өвөл 2 сард ирээд хоёлаа гэрэлтэй бүртгүүлээ явсан шүү дээ. Тэр зураг ерөөс байхгүй. Хоёлаа Сүхбаатар дүүргийн подвол зойрын давхарт очиж гэрэлтэй бүртгүүлсэн тийм ээ. Тэгээд ирээд охиныгоо төрхөөс өмнө бүртгүүлъя гэх тий. одоо тэгж шүү дээ хараа. Хичээл маань хөндлөө байна гэж байгаа. За. Тэгээ чиний энэ байдалтай яаж дүүх вэ гэж шүү дээ. Хамаг хөндөг чинь л өөрч байна да гэж тэгж шүү дээ. Тэгж. Би чи энэ чинь нөгөө төрцөн хулан төрцөн учраас чи тэгж үзэж шүү дээ. Тий? Тэгээ охин маань улаан охин маань ер нь оюутан багтал олцсон. Тэгээд оюутан болж төгсөөгүй хад гарсан юм байна. Анхныхаа охиныг би 3 дугаар курст байхдаа Монголд 5 сарын 9-нд Ялтын баярын өдөр төрүүлсэн. Анхны хүүхд хүлээж аавна гэдэг бол айгүй тийм сонирн мэдрэмж. Тэг хүүхдийн үнээр те тэр сүүний үнээр хүүхдийн үнээр гэдэг бол гайхамшигтай гоё мэдрэмж ээж болж исэн. Тэр дурсамж бол хамгийн гоё дурсамж. Хайр чамдаа хөөхөн охиндоо тун удахгүй очноо баяртай. Кисловодск санатори гэж байна. Тэгэхэд болт хэд Москвад оюутан байсан. 7 сард нөгөө хичээлэн тараад ирдэг байхгүй юу? Тэгээ ирсэн чинь манай ээж тэгжсэн байхгүй. За болт хэд одоо хүүхдээ хараад яана яаж бишүүрэх байхаа. Одоо эрэгтэй хүүхэн чинь хүүхд барьж чадахгүй шүү дээ одоо гэл тэгсэн чинь яг тэр үед одоо нойрноос ирсэн юм шиг. Өөр хүн чинь өглөө нойрмог усаад нэг ингээд явж байгаа нэг сайхан дүүшинд ордог шүү дээ өглөө усаад. Дүүшинд орсоод жинхэнэ сэрдэг шүү нойрноос. Тэр шиг охиныгоо ингээ хараад тэгэл энэ их өөр болсон да пүүх чи ямар их хариуцлага бай те энд хариуг ялах хамтан байна. Эний чи одоо тэгэл их нэртэй хамт би ч одоо ингээл хариуцал явах нь шүү дээ тийм ээ. Ямар их одоо бас үүрэг хүлээж байна гэд зөвхөн тэр үед л мэддэм бил. Ингээл орж ирээл бүр амар хөөхөн охиноо барьж аваад тэврээл тэгэл ингээл гоё эвтэйхэн үлгийдөөл тэг чинь эрэхт нь 2 сартай байсан юм чи улаан ялах гэж байгаа ш тий тэгсэн чи манай ээж харч бөө ямар сүрхий юм бэ гэл болсон хүн гэдэг бол үнэхээр л өөр байдгийм байна гэж тэнд бол харагдчихсан. Тэг чинь өдөртөө хичнээн даавуугаж идэж байгаа юм тийм ээ. Тэгэл ажилд орно штэ. Тэгэл өөр хүүхдээ хүмүүжүүл нэг удаа их ажилдаа нойргүй хон гэвч энэ үл их сайхан амьдрал. Болтит болохоор ер нь хүүтэй болно гэж мөрөөдчихсэн. Эхний хүүхд охин байсан болохоор дараагийн хүүхд маань хүү байгаасай гэж маш их хүсдэг байсан. Тэгээ бид хоёр яриад нийлдэжсэн байхгүй. Яана охин дахиад охин гарчвал яана ээж чаавас л гэж нэр өгөхөөс гэд нийлдэжсэн байхгүй. Тэгсэн чи хөө төрсөн чи бөөн баяр. Ёстой хүлэн газар хөрөхгүй баяр болоод тэгээд надад захиа ирж исэн. Хүү төрүүлсэн баярлаад захиа бичиж ирүүлсэн. Гэхдээ тэр захиаг би олохгүй байгаа. Тэр бол нэстэ янзын захиа байсан байхгүй.
тэр шүлгийн те би тэгээ чамдан дотроос хайгаад олохгүй байгаа байхгүй. Тухайн үед бидний үеийн залуучууд чи ерөнхийдөө нэг 2 хүүхэд төрүүлдэг мод байсан. Хүү охин 2-таа болсон азар. Тэгээл одоо манайх бол бас яг манай охин 2 хүүхэдтэй, хүү маань бас 2 хүүхэдтэй ингээд одоо 4 ач зээтэй болсон байна. Ач зээнэрт энэ их хайрт болд юм ба шүү дээ. Өвөө юм нар чинь их хайрт болд юм. Маш их үнцэнтэй хүмүүс бол ач зээнэр болж байгаа шүү дээ. Ач зээнэр хамгийн их баярлал. Хамгийн үнэтэй хүмүүс. Тэр гол амьдралын философи хоёулаа ямар нэгэн юу хийж юм бүтээ. Тэгээ хийж бүтээх юм тэр хоёулаа санаагаа нэгдгэн те. Ийм гоё хийх хоёулаа те. Гэл ингээл. Тэр юмнийх ард гарахлаар маш гоё амьдралын одоо таашаал юм да. Таашаал юм да. Онд чи одоо яг ингээд зах зээл шилжээд Монгол улсын гэсэн мөнгө байхгүй ийм одоо хүнд байдалд орсон. Тэгээд тэр хүнд байдалд орчоод ингээд байж хат нь бол бит хоёр нөгөө Сингапур томилогдчихад улсаас мөнгө байхгүй гэдэг ингээд явж чадахгүй. Тэр хоорондоо ер нь манай нөхөр бол хувийн бизнес эхлүүлэе гэж ингээд шийдээд тэгээд Наран гэдэг компани худалдааны компани байгуулад яг тэгвэл өөрийнх нь одоо ганц хийж чаддаг мэрэгжлийн ажил нь бол гадаад худалдааны ажил байсан. Тэгэхээр зэрэг тэрэн дээрээ түшиглээд энэ Наран гэдэг худалдааны компанийг байгуулсан. Тэгээ тэр үед чинь хэрэгцээнээс болж бизнес орсон гэдэг. Яг гэвэл манай 2 хүүхдүүд их том болсон. Цалин байхгүй. Ажил цалин байхгүйсэн л тэр. Тэгэхээр бас хүн чинь бас айтаахан одоо гэр бүлийг тижих шаардлагын үүднээс тэр бизнес эрхэлсэн. Тэгээд анхны одоо тэр нэг одоо ганцхан 8 гэдэг үчил одоо орсон ш таах. Тэгэл тэр Бээжин лүн явдаг. Тэ бараа таваар Монголд байхгүй юм уу? Оросын зах зээл эрхүү одоо улаануудад байхгүй юм гинцөөн. Одоо 2 улсыг холбож штэ. Тэгэл тийм маягаар бол бидээс бас их явсан. Тэгэхэд бас зарим юмд нь бас гэргийн маань бас л тэр хүнд бэрх ажлыг бас хийгээл хамт ороод хоол ундын хийгээл юм боож баглагт нөхцөл оролцоод тэгэл юм бараа таваар сонгохт нь оролцоод тэгээ зах эрхүүгийн зах мах одоо юу гэдэг. Ер нь хүнд ажил шүү дээ. Тэр бүгдийг л тэгэл даваал болсон их бэрхшээлүүтэй тохирно, ядарна, нойр хоолгүй явна, хүүхдээ орхиж явна. Тиймнүүд байсан. Тэгэл одоо тэрийг одоо өөрснөө яах чаргагүй бизнесийг эхлэх сонирхолтой, бизнесийн тодорхой хэмжээнд үрдэн хөрчлөөр урам нэмэгдэнэ. Тэгэл цаашаа явж байгаа юм да. Тэгэхэд Монголд ямар ч брэнд байгаагүй шүү дээ угаасаа. Брендийн ямар ч дэлгүүр байгаагүй, ямар ч хувцсны ямар ч брэнд байгаагүй. Одоо тэгэхэд Монгол дүүрэн л брэнд биш дээ. Одоо орж ирээгүй брэнд баг байхгүй шүү. Тэгэхээр бид нар бол үнэхээр бас анхдагч. Тэ? Тэгээ маань нөхрийгээр сүүлд найзууд нь тэгдэг байхгүй. Чи одоо бизнесийн загалмайлсан эцэг шүү дээ гэж. Тэр чи бас гадаадд олон жил суусан. Яг дипломат ажиллаар Япон, Сингапур. Тэгээд тэгэхэд ч одоо манай өдөр шөнөшгчтэй амьдрал тийм ээ. Арт хүндэл хэрэгцээнд байгаад байдаг. Яаж энэ юм нэгэл дэлхийн хөлс суулганд байдаг юм байх, үйлчлэгээнд байх тийм. Ийм л байвал яасан гэдэг. Тэгээд тиймэрхүү үйлчлэгийг бий болгоё гэдэг 91 зориглоо төр улсын наран их дэлгүүрүүдийг анх байгуулад. Гэхдээ их төлөвлөж бас тэр үед байгаагүй концепц гаргаж тийм бүчиг дэлгүүрийн концепц гаргаж тэ брендинг гэсэн тийм концепц гаргаж анхны ингээд явсан бол бас их амжилттай болсон. Тэр бас л гадны амжилтанд хүрсэн зах зээлийн орнуудын жишгээс л бас жоохон ч гэсэн л улс орондоо нэг төрөлхсөл оролдлого байсан шүү дээ. Нэг гэрлийн 2 хүн ингээд хамтарч одоо явах бизнес бас их зүгээр юм билээ. Гэр бүлийн хүний дэмжлэг маш чухал байдаг. Тэр чинь ороо үжихгүй ажиллана, цаг наргүй ажиллана, хагас бүтэн сайн дургүй ажиллана. Тэрэнд чинь би одоо их ганцаардна. Тэгэхэд эхнэр маань тэнд туслаагүй бол бас энэ бизнес үдийн амжилттай болох байсан уу?
болохгүй. Тэгээд хоёулаа хамт бүхэл юмаа хийгээл явна. Цэвэрлэгээ за тэгэл контейнер ч одоо буулгана, бараа таваар энд ч одоо өөрснөө ороод явахгүй болохгүй шүү дээ. Хүмүүсээ өдөрдөн хүмүүстэй үлгэр үзүүлнэ, тийм ээ. Тэгээд ажлыг бас хурдан хугацаанд хийх ёстой байж болно. Тэгэл орондоо энд ч одоо манай гэргээ бол эмэгтэй хүн гэхгүй адилхан зөвлөсөл ажиллахын мөргөл тэгэл явна. Нэгнийхээ дутуу юмыг харах чадвар. За энэ дээр бол одоо манай нөхөр хүртэж амжааг байна. Бас тийм ажил хийгээд явж байгаа. Энийг нь би хийчихээ, энийг нь гүйцээч хийшээ тийм үү. Иймэрхүү маягийн одоо мэдрэмж ажилсаг чанар тэгээд энгийн чанар бол одоо энэ бизнес маш их өгүүлэгдэв юм билээ. Ерөнхийдөө тэгээд нэг тийм бие биендээ уусах процесс явдсан шүү дээ. Би чинь өөр мэрэгжлийн хүн шүү дээ. Худалдааны салбарын биш хүн биш. Худалдааны салбарын хүн болтол зааж сургаад тэгээ хажууд нөгөө алтны дэргэд гуй шаарлна гэж би чинь баг ингээ худалдааны хүн болж төлөвшсөн баггүй юу? Олон жил болохоор биенийхээ занг мэднэ, бас сул талыг мэднэ. Одоо би ч одоо их одоо сул талуудаа удалман засч өгсөн. Тэр сул талуудаа засуулаад тэгээд илүү ойлголцоод яаж уусах шиг вэ? Яаж уусах? Тэгээд санаа оноогоо нийлээд энэ хүн ийм юм дуртай, энэ ийм гэдгийг мэдээд тэгээд тэрэн дээр нь бас хамтарсан тоглолтууд хийгээд ойлголцоод ингээд явах хэлбэр байдаг. Би ч яг ингээд гуйл ээжсэн ингээд шарлаа, жоохон шарлаа. Гуйлны дэрэгтээ алтширлаад байгаа шүү дээ. Чи яаж вэ? Хоёулаа ээжсэн аа. Гуйл болоод байгаа шүү дээ. Хоёулаа тийш явна шүү дээ. Бизнесээ сурах юм их байгаа. Нэг хүн бүхнийг мэднэ гэж байхгүй. Нэг хүн бүхнийг чадна гэж байхгүй. Хоёр талаа ажил хийхэд нэгнийхээ сул тал юм уу дутууг нөхөд яваа. Тэгээ хоёулаа нийлэхлээр нь бараг л нэг хүн шиг болоод явна. Тэгэл бие биенэндээ урам өгөөл бие бинийгээ дэмжээл явахад ер нь болд юм даа. Тэг амьдралд бол ер нь хүн бүх юм шулуун дардан зам байдгүй хүн болгон л ярьдаг. Тэг бүх юм л одоо ер нь алдахгүй сайхан яваал те. Данал амжилтаар яваад энэ тийм л ерөөсөө байхгүй. Тэгэл энэ дэр хамгийн их хүнд дэмжих юм нь бол ямар нэгэн хүн алдаа гаргаад алдагдлд ороод хийсэн бизнесийн төлөвлөсөндөө хүрэхгүй юм байна шүү дээ те. Дутуу төлөвлөх, дутуу харах. Тэгээ ийм юм болоход бол санаа агаар их дэмжиж байгаа. Яах вэ? Болондоо хоёлаа. Тэгэхээр хүн бас тавьшиж байгаа. Гэхдээ чи энэ мэд чи одоо гэр бүлийн хүн хамтарч ажиллаж байгаа бизнес хүний ингэж санаа сэтгэлээ дэмж урмын үг хэлэх тэгээд болохгүй байгаа мэд нь өөрөө ханцаа шамлаад хамт ороод хийх тэгчл одоо ер нь амжилт өнцөж байгаа шүү дээ. Хамтын хийж байгаа гэр бүлийн бизнес те. Энгийн мөртлөө айгуу тийм хөдөлмөрч. За тэгээ хөдөлмөрч тэгтээ хүн болгон хөдөлмөрч гэсэн бас нөгөө зарим хүмүүс шантраа тэгээ нэг болчдээ штэ тий бас яг тэр нэг гүргэр зам баг шиг байгаа юм тий нэг гүргээ тэгээ яг нэг ингээд нэг зорьсон юмда ботсон сансан юмда яг ингээд нэг хүрчдэг тий тэгээ тэр чин бас яг хүн болгонд байдаг юм шиг байгаа юм яг нэг хүрсэн мөрөөдсөн зорьсон зорилгондоо бүр ингээд гүрийгээ хүрчдэг тий бид хоёр бас нэг хүмүүжилдээ нэг юм дээр их гоё нэгддэг юм тэгээ ерөөсөө тэр шунаг зам бол бид хоёр сайланд нь баг. Манай ихнэр ерөөсөө шунаг зам байхгүй. Тэр алтбунг ийм үнэтэй юм сүр ямар ч сонирхол байхгүй. Гэтэ хүмүүс чинь нэг мөнгөний төлөө ингээл улаараа л юу ч байсан те ингээл буруу юм хийгээ явчихдээ штэ те мөнгө хийх гэж ингээд. Манай хоёр бол яг тийм юм байхгүй. Мөнгийг яг нөгөө нэг юм хөдөлмөрч зангаараа шударгаар нөгөө нэг те өөрсдийнх нь компаниг ингэж хөл дээр нь босгосон нь бол яг чин сэтгэлээсээ хөдөлмөрч чин сэтгэлээсээ улс орондоо яг нөгөө хувь нэмрээ оруулж байгаа нь бол хамгийн том онцлог нах гэж би хараад байгаа байхгүй тий. Яг ингээд хөдөлмөрлөөд ингээд маш багаар ингээд тий одоо нэг 5% ашиг 10% ашиг тэгэл тэр олсон ашгаараа эргүүлээд хөрөнгө оруулалт хийгээд бид нар чи өргөжих ёстой шүү дээ. Шинэ бизнесээ хийх ёстой, өргөжих ёстой. Ингээд явж байгаа учраас бид нар бол нэг илүү ингээл тансаглаад, илүү юм зарцуулаад, нэг үнэтэй машин унаал, үнэтэй брендийн хувц өмсөөд ч юм уу. Яг бид хоёрын хувьд бол тийм юм байдгүй. Мөнгөндөө бол маш гамтай зарцуулдаг. Мөнгө олох хэцүү, зарцуулах түүнээс хэцүү. Мөнгө төгрөг санхүүгийн хямгадах бас үр дүнтэй ашиглах те бас зардал багасгах энэ зүйл гэргий бол хамгийн гол оролтой орж байгаа шүү дээ. Тэр замаар бол санхүүгийнхаа ямиг бол ингээ эхнэр нь барай явчихна. Тэр нь бас их төхөмтэй. Яг л бид тэр нэг л
төсөв байгаа шүү дээ. Тэ одоо бас яг одоо орчин үед ямар үгүй мэдэхгүй нөхөр нь тусдаа хөрөнгөтэй, донстой, эхнэр тусдаа тийм байдаг л байна. Битэр хоёронд бол тийм байгаагүй. Битэр нэг л хөрөнгө, нэг л гэрвэл, нэг л бизнес, нэг л одоо хоримтлал. Бид хоёрын хийж байгаа бизнес бол дандаа ер нь өөрсдийнхээ чадах бөгөөд дуртай бизнесээ хийдэг. Дуртай юм хийж яана гэдэг чинь хүн бол нэгдүгээрт ядрахгүй, урам зоригтой, Бүр үндсэндээ баг хобби болчихсон. Ийм болохоор ажил үргэн жоохон бүтэмжтэй, бие биенээ ойлгоод зөвхөн амьдрал нь биш, ажил төдийгүй бас амьдрал нь бас тэрэн дээр их сайхан тогтчихэдэг болов. ажлын өдөр баг гэртээ хоол хийнэ гэж байхгүй. Амралтын өдрөөрөө л хоолоо хийдэг. Гэхдээ миний хийсэн хоолнууд даач одоо хурдаад л юм л да тийм. Эхнэрийн хийдэг энэ шүл, Монгол шүл төмстэй, зовтой, байцаатай, ногоотой шүл хамгийн сайхан хоол байдаг. Тэгээд ер нь боломж орвол бас гэртээ идэх нь бас хайтайхан байдаг. Даанч тийм зав цаг их багтай. Ширээний ард суугаад хоолоо идэхэд суугаад ихэвчлэн бас л ер нь нэг ажиллаад ярьчих гээд байдаг. Тийм ээ, ажиллаад ярьчих гээд байдаг. Тэгээд ажлын ширээний ард конторт биш мөртлөө хоёулаа хамт бизнес хийдэг. Компани хурлуулаад. Компани хурлал шиг болчих гээд болж өгдөг. Миний хань бол ингээд хаан сайхан юм үзэн тэрийг үзсэн, харсан бүх юмаа надад үзүүлэх юмсан. Хандаа үзүүлэх юмсан гэд маш их сэтгэл тавьдаг. Ер нь бол маш их хүн сэтгэл тавьдаг. Яаж 50 жил урт удаан насыг туулсан бэ гэхээр миний бодлоор бол манай ээж аваа нэг нэгээ хүндэлж, нэг нэгээ өршөөж, нэг нэгээ уучилж, нэг нэгээ ойлгож ирсэн учраас энэ урт удаан цагийг хамт одоо өнгөрөөж туулж хамтдаа ирсэн байх гэж би бодож байна. Нэгнийхээ дутуу гүйцээж явдаг. Тэгээ хүлээцтэй. Нэгнийхээ үгийг даадаг. Тэгээ хоёр үений чин сэтгэлээсээ хайрладаг. Тэр болгоомыг би харж их бахархдаг. Миний бас хацтай юм а гэж. Эр хүний цаана одоо амжилт гаргахад цаана хинэрэг мэддэг. Манай удуулал яг л тийм. Би бол тэрээрээ бахархдаг. Яг 25 жилийг бид хоёр бас тодорхой амжилтанд хүрсэн бизнесийн юм уу те гэр бүл маань сайхан бэхжсэн, хоёрын сайхан хүүхдтэй болцсон, амьдрал маань тэгшэрсэн энэ үед ишэлтэй 25 жилээ. Ингээд энэ жишээний тохиолдол одоо зөмийн дөрөвний нэг одоо 25 жил болсон юм. Цааш нь дахин нөгөө 325-ын хэмдэг ихээр тийм хэмжээнд одоо аз жаргалтай сайн сайхан явахыг хүүгээр гэрүүлийн ерөөя. Миний хоёр дүү одоо ууртнаас удаан жаргаж алтан хурмаа хийгэрээ гэж ерөөх байна. Миний ахын одоо энэ өдөр 25 жилийн хаа. Уяла анхудаа нэгэн өдөр тамирчид ийм явсан нэг жигтэй сайхан явж өнөөдөр бүхний дэлгэн би ярьж явдгийг ингээд хааш улам их хийж ус урны доо ихийг үтэж их амжилт олгохыг хүсэж байна. Тэрсэн хэрэг бодчихсон. За хоёлаа тэр үед за хоёлаа 50 жилийн хийшөө гэж гэргий тэгээд тохирсон байхгүй. Тэгээ энэ 50 жилийг бол ингэж байна л да. Би яагаад энийг ер нь хийх гээд байна. Хийх юм ихлээр яг би тэр биенээ баярлуулна. Тэгээ ах トゥ нартай хамт баярлалдээ тий. Тэгээ үр хүүхдтэй, найз нөхдөд, хамаатан садандаа ер нь бус хүмүүстэй энэ гэр бүлийн үндсэн тий амьдралын хамаг чухал учраас энэ гэр бүлд үр хүүхдээ өсөх нийгмийн их одоо үнэтэй хэсэг болохын чухал юм гэдгийг одоо би тэр бас хэлэх гээд байгаа шүү дээ. Ер нь бид хоёр ингээд 50 жил
50 жил биш маш хугацаа. Тэгээ их залуудаач гэрэлсэн хоёлаа. Залуу баг хүүхдэр байхдаа гэрэлсэн. Тэгээд энэ хугацаанд бүхэл юмыг туулсан. Туршлагагүй байхыг тийм ээ. Амьдрал гэдэг өөрийг нь ойлгохгүй байх. Тэг хүүхдээ болох эцгийн хариуцлага гэж юу байх вэ? Аль алийг хоёул ойлгохгүй жоохон хүүхдүүд, үндсэндээ хүүхдүүд. Яг амьдрал дээр энэ үл нэг тийм амар юм биш. Хэцүү байгаа шүү дээ. Энэ үедийг даваад гарах бол өөрөө яг ингээд бодоод амьдрал ирэх үед энэ үед нь харин ч сайхан амьдрал тий амьдралаа амьдралын хэцүү бэрх юмыг хамт туулаад энэний ард гарах бол их гоё. Бид хоёрын амьдрал бол яг нэг өнгөт кино. Хүмүүс ингээд юм гоё ингээд яриад өгөхөр хөөх өнгөтөр ярьчлаа гэдэг шиг. Ерөнхийдөө өнгөтэй адал явдалтай амьдрал юм туулж байна да. Туулж явж байна да тий хөгжилтэй. Амьдрал маань маш одоо богинохон юм шиг ингээд санагдчихэ. Гэтэл аль хэдийн 50 жил өнгөржээ. Хоёулаа нийлээд ингээд айл өрхө босголоо шүү дээ. Гэхдээ энэ амьдрал чинь зөвхөн бит хоёр хоёулахнаа ингээд байсан бол амьдрал бас ингээд цэцгэлж хөгжихгүй тийм ээ. Тэгэхээр энэ олон ах トゥ хамаатан садан ажлынхны хүчээр хоёулаа бас л үдий зэрэгтэй сайхан явж шүү дээ. Тэднийхээ хүчээр тэднийхээ дэмжлэгээр тэгэхээр бүх одоо бид нарт энэ цаг үед хамт ажилласан, хамт байсан, ах トゥ хамаатан садан ажлынхаа хамт олон бас хайртай хүүдээ, хайртай охиндоо, хайртай ач зээнэртаа бас одоо эмээ өвөөгөө ингэж амьдралын баяр баясгал жаргалыг ингэж идлүүлж ингээ мэдрүүлж байгаад нь бүгдээрэнд нь хайртай шүү. Баярлалаа. Тэдэнтэй амьдралд нь бас хамгийн сайхан аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Хайрт үзэсгэлэнд гэргий минь өнөөдөр бидний 50 жил хамтдаа амьдарсан алтан хормын өдөр. Аз жаргалтай амьдрах хөв тавилан нададаа өгч нандин амьдралаа хамт үтэн босгосон хайрт гэргий чамдаа зүрхний гүнээс талархаж байгаагаа илэрхийлье. Чинийхээ хайр инрэлд үлгэдүүлж жаргаж явсаар 50 жилийг ардаа үлдээжээ. Сонсоход урт хугацаа мэт боловч эргээд дурсахад маш хурдан нисээд өнгөрсөн санагдж байна. Бидний амьдралын жилүүд маань тунчиг сонирхолтой, адал явдал, аз жаргалаар дүүрэн гайхалтай жилүүд байлаа. Энэ хугацаа хайр чамайгаа гомдоож байсан бол уучлаарай. Чиний минь гомдсон тэр дороо гарчдаг, сайхан айланд чинь үргэлж дотогдсон улам ихээр хайрлж явдаг юм шүү. Дараагийн 25 жилийн баяр буюу даймонд хорин хүртлээр үргэлж дэрэгч чинь байж хайр инэрлэр дутаахгүй хамтдаа инхтэн эрүүл сарвал аз жаргалаар дүүрэн байх болно гэдгээ амлаж байна. Хайрт минь чамдаа маш их хайртай шүү. Үрх гэрийн минь ноён нуруу уул шиг түшигтэй халамжид хань үр хүүхдийн минь хайртай аав чамтайгаа ханилан суугаад 50 жил болжээ. Үрх гэрээ босгож үр хүүхдээ өсгөж ажил амьдралаа бүтээсэн 50 жилээ эргээд харахад биднийг ямар ч зовлон жаргал олдуулж чадаагүй нь бидний үнж хайрын хүч байсан бизээ. Чинийхээ хажууд байхад би чамаасаа эцэг эхээ хайрлж халамжлан юу хүссэн 9 хүслийг биелүүлэх гэж хичээж байдгийг чинь үр хүүхдээ хайрлан халамжилдаг хязгааргүй их хайрыг тэднийхээ төлөө гисэн сэтгэлийг чинь ядарсан зүтгсэн ах トゥ дэ үргэлж тусаж дэмжиж байдгийг чинь хамтран зүтгэдэг ажилтнуудаа халамжлан дэмжиж тусалж заа сургаж байгааг чинь хань намаагаа нялх хүүхэд шиг хайрлж халамжилж байдгийг чинь өдөр бүр харж мэдэрч байдгийн хувьд чи минь үнэхээр хүний төлөө төрсөн ачтан билээ. Тиймээс чамаагаа хайрлахгүй байхын аргагүй. Одоо бид хоёр чинь ижилтэн дасаж нэг нэгэндээ ээж аав шиг болжээ. Ээж нь хүүдээ хайртай шүү. Хоёр биеэ хайрлан инхрийлж, хойч үе өсгөн хүмүүжүүлж, амт нөхдөө дэмжинд итгэж, аз жаргалаар бялхаж амьдраарай. Ард түмэндээ ачтай яваарай.
Харин чи одоо ингээд 50 жил ингээд чам хэр удаан юм шиг санагдаж байна. бид хоёр бол суугаад тав бизнесийг бид хоёрыг сайн 25 жил болж 25 жилийг нэг бодоход маш хурд хугацаа шиг санагдаж байна. Цаг хугацаа маш хурдан харуулсан сум шиг явж байгаа боловч бас тодорхой үед ингээ бас зогссон юм шиг. Харин одоо чи тэгээд дахиад ингээд хин нэгнтэй чамаг ингээд гэрэлгүүл чи хинтээ гэрлэх үү? Дахиад залуу байгаад чамтай уулзраагүй лөө. Тий. Чамтай уулзраагүй л одоо тэгэл яан штэ. Ер нь л юу одоо яг чам шиг охин тааралдаасаа л гэж бодсон штэ. Тэгээд ирнэ штэ. Тэгээд тэр охиноо олно. Тэр нь чи байна. Буруу хариулаад байна. Чи буруу хариулсан шүү. Одоо ч би чамтай суун гэж тэгдүүлээ. Нэг тийм хэлээд идүүлээгүй л. Одоо амьдралаа дахиад эхлэх юм бол дахиад удалтайгаа эхэлнэ. Дахиад цамтайгаа гэрлэнэ. Дахиад суун. Гэтэл ч одоо ингээд анх нэг гэрэлсэн 25 жилийнхаа мөнгө хөрөм дээр гэрэлсэн. Одоо 50 жилийнхаа дээр ингээд те. Дахиад автоөрмэгээд дахиад гэрэлж байна. Энэ ч одоо эндээс илүү баталгааж юм байх. Байхгүй тэ маш их баталгааж. Баталгааж. Өөрийн гэсэн өнгө аястай, өөрийн гэсэн гоё одоо хүндрэлтэй. Хүндрэл нь өөрөө бас л нэг амьдралын нэг гоё мөчлөг. Бас дээшээ доошоо орох үе байдаг, үл ойлголцтой үе байдаг. Тэ? Тэгэл энэ үеийг ингээл даавна гэдэг бол үнэхээр гоё. Амьдралын утга учир ер нь тэгэл амьдралын бэрхшээлийг даваад цаана гарахгүй шүү дээ. Хүсэж мөрөөжсэн ажлаа бүтээчээдний гоё байдаг шиг амьдралынхаа зигзаг юм уу нухчааг давчаад байх бол бүр гоё.